Усны нөөц дундагсаа. Сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж, хувийн болон улсын хөрөнгө оруулалттай барилга байгууламж барих ажил эрчимжиж, тоглог орон сууцны тоо нэмэгдэхийн хэрээр хүн амын усан хангамж, ариун утгах татваргын эрэлт хэрэгцээ улам бүр өссөөр байна. Энэхүү хурдцтай зэрэгцэн бидний дотор айдас хурлуулах болсон нэгэн зүйл бол усны нөөц багасж байгаа нь нийтийн аж ахуйн салбарт гарч байгаа инженерийн шугам сүлжээний алдагдал, усны зүй зохисгүй хэрэглээ ихсэж буй явдал юм. Өнөөдрийн байдлаар ус хангамж, ариун утгах татваргын тусгаар зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нийт 510.7 мянган хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж байгаагаас 19.7 мянган хэрэглэгч нь үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага 229.1 мянган айл өрх байна. Шугам сүлжээнд холбогдсон 248.8 мянган хэрэглэгчдийн тоолууржуулалтын төвшин улсын дунджаар авч үзэх юм бол 79.8% байна. 50.2 мянган хэрэглэгч усыг задгаа хэрэглэж байна. Үүнээс 229.1 мянган өрхийн 47.3 мянган өрх нь усыг задгаа хэрэглэж байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэмжээнд авч үзэх юм бол өнөөдрийн байдлаар тоолургүй айл өрх 33% буюу 30,876 өрх задгаа хэрэглэгчээр байгаа нь бусад салбарын дунджаас харьцангуй өндөр байна. 19.8 сая метр куб ус хайч. 2015 онд давхардсан тоогоор нийт 116.2 сая метр куб ус борлуулж 165 сая метр куб усыг өөрийн хэрэглээнд ашигласан бөгөөд усны алдагдал буюу орлого болоогүй усны хэмжээ 19.8 сая метр куб болсон байна. Ус бол үндэгдэх ёстой чанд мань эрдэнэ. Тиймээс бид усны хэрэглээг тоодоржуулах, усны тоолуур буюу тоолуурын заалтыг зайнаас унших системийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Судалгаанаас үзэхэд алдагдж байгаа усны хэмжээ харьцангуй өндөр байгаа нь тоног төхөөрөмж хуучирсан, хэрэглэгчдийн усны хэрэглээний соёл тааруу, тоолуураар усны хэрэглээг тооцдоггүй, хуучин барилгуудад нэг айл олон тоолуу тавих шаардлагатай. Тоолуурыг тавих нь усны нөөцийг хэмнэхээс гадна хэрэглэгчдийн хувьд ашигтай талаар мэдээлэл сурчилгаа дутмаг зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотой байна. Гэвч оршин суугчид ихэнхдээ үзүүлэлтийг өгөхөө мартчихдаг, заримдаа зарцуулалтыг алдаатай өгдөг, харин зарим нэг нь үүнийг зориуд багасгадаг. Үүнээс гадна тоолуурыг зогсоох, эсвэл түүний заалтыг бууруулах 10 гаруй арга байдаг бөгөөд зарим оршин суугчид санаатайгаар тэднийг ашигладаг байна. Ингэснээр хэрэглэж байгаа усыг нарийн тооцох боломжгүй болж орон сууцны ашиглалт үйлчилгээний байгууллагууд төлж алдагдалд орж байна. Үүнээс гадна бид хэмнэлт хийх боломж байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэмжээнд авч үзэх юм бол тоолуураар тооцдог 71.1 мянган аж ахуйн нэгж байгууллага өрх байна. Тоолуурын заалт авсан цалин тооцохдоо нэг өрхийг 200 төгрөгөөр тооцсон үндсэн цалингаас гадна олгодог. Энэ нь сард 14.2 сая төгрөг, жилдээ 170.3 сая төгрөгийг хэмнэх боломжийг олгож байгаа юм. Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагууд өөрийн орлогын их үүсвэрээс гадна Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, бусад хань дэвлэгч орнуудын тусламжтайгаар дэлхийн жишигт нийцсэн техник технологиг нэвтрүүлэх тал дээр анхаарал тавин ажиллаж ирсэн. Ус хангамж, ариун утгах татваргын үйлчилгээ нь 24 цагийн турш тасралтгүй явагдаж байдаг онцлогтой. Иймд хэрэглэгчдэд байнгын найдвартай үйл ажиллагаа, шуурхай чанартай хүрэхэд тухайн барилгын салбарын нийтийн аж ахуйн үйлчилгээний бодлого чухал юм. Барилга хот байгуулалтын яам, хот суурны ус хангамж, ариун утгах татваргын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, нийслэлийн засаг даргын ажлын алба болон бусад холбогдох байгууллагуудын зүгээс шугам сүлжээний алдагдал, усны зүй зохистой хэрэглээ болон үйлчилгээний чанарыг сайжруулахад олон улсын инженерийн орчин үеийн зөв шийдэл бүхий шилдэг технологиг нэвтрүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байна. Энэ санал санаачлагыг дэмжин дэд бүтэц инженерийн компани, дэд бүтэц төвлөрсөн ухаалаг технологи хөтөлбөрийн хүрээнд стриж системийн дэвшилтэт технологи Монгол улсад нэн шаардлагатай байгаа нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.